Токиод Япон улсад амьдарч байгаа хүмүүс сонсоорой. 3 сарын 30-нд одоо ирэх бүтэн өдөр гэсэн үг. 12 цагаас 4 цагийн хооронд Bunkyo City, Токио хотод би сурвалж зохион байгуулах гэж байгаа. За энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын сүүлийн хэсэгт ирүүлээд уулзцгаая. Нүүбийн үндсэн дүрм дотор нэг заалт байгаа. Тэр юу бэ гэх юм бол хоорондоо ярилцах ёстой. Тэгээд 193 орн дээр улсууд тэн дотор гар шиг зурцсан. Хоорондоо ярилцах ёстой. Гэхдээ тэр хийхгүй байна. Өөрийнхөө дүрмөө зурчиад. Тэгээ ингээ Европыг хартаа бид нар юу гэдэг байна гэх юм бол за бидний номер 1 дайсан одоо хин юм бэ? Орос. За дараа нь номер 2 хин бэ? Хятад болчихлоо. За номер 3 одоо хин болцсон бэ? Америкчууд бидний хамгийн том дайсан. За номер 4 хин бэ гэх юм BRICS-ийн орнууд. Европт юу болж байгаа юм бэ? Европчууд ерөөхдөө сэрж байгаа юм уу? Тэнд саруул, ирүүл, ухаантай туршилттай хүн байгаа юу? Эсвэл бүгдээрээ солиотой юм уу? Бүгдээрээ солиотой биш ээ. Өнөөдөр хэдүүлээ хэний үг сонсох юм бэ гэх юм бол Michael von der Schulenburg гэсэн герман хүн. За энэ хүн хаана амьдардаг байсан бэ гэх юм бол Германд амьдарч ирсэн. Гэхдээ аль Германд амьдарч ирсэн бэ гэх юм бол социалист Герман. Советуудтай холбоотой. За тэндээсээ зүгтцсэн. За зүгтсныхаа дараа ямар ажил авсан бэ гэвэл Нүүбд ажиллаж исэн. United Nations ажиллаж исэн. Хаана ажиллаж исэн бэ гэх юм бол Афганистан, Sierra Leone, Nigeria, Iraq. Ерөнхийдөө хаан дайн болж исэн. Тэнд энэ хүн ажиллаж исэн. Юуны төлөө юм бэ гэх юм бол инх тайвны төлөө. Тэ? Тэндээ хүмүүс тайвшрахын төлөө, хүмүүс өхгүй төлөө. Бас маш олон хуваараа хүмүүсийн амь насыг өөрийнхөө амиа эрсдэл оруулаад аварсан. За гэхдээ энэ ажлаасаа буугаад одоо юу хийж ийна гэвэл Европын парламентэд ажиллаж байгаа. Европын их хурлын гишүүн. За. Тэгээ энэ хүний яриаг хэдүүлээ одоо хамт сонсгоё. Today to be joined by Michael von der Schulenburg, who is a German member of the EU Parliament, originally escaping from Eastern Germany and has worked since for decades for the United Nations. One of her roles being Assistant Secretary General of the UN Department of Political and Peace-Building Affairs. And yes, Нүүбийн Peace Building Affairs гэдэг чинь Нүүб дотроо инх тайвны төлөө гэсэн хэлтсийн дэд захирал байсан. You've been positioned in Afghanistan, Pakistan, Iraq, Iran, Syria, Somalia. Ерөөдөө хаан дайн болж ирсэн юм байна. Yeah. There was a war the last 30 years. You were probably there. I always lived in these countries. I didn't only go on missions. I actually took residence. Тэнд зүгээр хальт очоогүй ерөөдөө тэнд бүр оршин суугч байсан. Тэнд амьдарч исэн. Тэгмээс ийм маргаан дайны маш их туршлагатай. Тэгээ ийм хүн ерөөдөө юу ярьж байгаа юм бэ? Тэгээ бас өмнө ийм социалист орн эсэргүүцлийг сонсдгүй хэвлэл мэдээллийн эрх чөлөө байхгүй орноосоо зүхтсэн шүү дээ. Одоо зүүн Герман тийм байсан шүү дээ. За тийм учраас тэгээ бас Герман хүн Европ хүн тийм учраас энэ хүний яриа маш сонирхолтой байсан болохоор та хэдэд одоо хүрэж байгаа. And of course negotiations and things like this one. Хэлцэл хийж ийсэн. But now you're in Brussels as a member of the EU Parliament and I guess in at least over the past 20 or 30 years, security for the Europeans mostly meant we look out in the world and see problems in other places. But of course now we have a big war on our continent and some of the rational approach, I guess, to conflict and settlement it no longer applies. Тэгээд өнгөрсөн 30-40 жилийн хугацаанд юу байсан бэ гэвэл Европ дотор маргаан ерөөсөн байхгүйсэн. Европчууд юу хийж исэн бэ гэх юм бол гадуур Европоос гадуур маргаан дээрээ төвлөрч ажиллаж исэн. За тэгсэн чинь одоо Европ дотор маргаан дайн үүсчлээ. Өмнө Европчууд ерөөхдөө гадаад байгаа дайнуудыг шийдвэрлэх гэж үзсэн. Одоо дотоодын дайн шийдэх гэж үзсэн оролцсон чинь өмнө ашиглаж исэн аргууд нь бүгдээр алга болсон гэж. We send weapons and don't really believe that much in diplomacy anymore. But I really wanted to ask. Дипломат харилцаа өмнө ашиглаж исэн одоо болцсон одоо зүгээр зэрэг нийлж байгаа мөнгө санхүүжүүлж. At this critical time, I see the Europeans and Americans are negotiating. They both seem somewhat optimistic. Yet in Europe, no one's really talking about peace anymore. It's just war, and I'm not seeing any alternatives because I don't think necessarily this peace deal is going to. Гэт Америкчууд Оросууд ерөөдөө инх тайвны төлөө хэлцлүүдээ ингээ урагшлуулах гэж үзэж байгаа. Гэхдээ Европоос юу гарч байгаа юм бол дайн. Тэ? Ганцхан л тэрийг л ярьдаг. Орос ялах ёстой, Орос мүлэх ёстой, Орос ухрах ёстой. Цөмийн зэрэгтэй. Be great for either Europe or Ukraine, but this is the only. I don't see any better alternatives being suggested by the Europeans. So how are you? Again, you're there in the EU Parliament. How are you seeing the situation? За та өөрөө Европын их хурл дотор ингэ сууж байгаа. Та ерөөхдөө тийм яг шийдвэр гарч байгаа хэлцэллүүд явах ёстой газар тэнд юу болж байгаа юм бэ хэлээд өгөөч. First of all, I've been to many war countries, but I tell you, to be in the European Parliament, I find it more difficult than some war countries because of the languages used there, the hatred, the resolutions we get all the time. There are people who are very well paid indeed, and they vote for resolutions to continue a war, although they don't have a son in the war. Ер нь бол Европын холбооны их хурл дотор байна гэдэг чинь бүр тэр дайн
дайн дотор ингээд бүр живж байгаа өгч байгаа орнууд дотор байхаас илүү аимшигтэй гэж байгаа. Тэ? Ирак, Афганистан, Иран байсан. Европ бүр амир гэж байгаа. Яг гэх юм бол тэр их хурл дотор ашиглагдаж байгаа хил. Тэ? Гарч байгаа тушаалууд. Тэгээ үргэлж дайн. Тэгээ тэр дайн дотор нь шүү дээ. Хамгийн гол нь тэр их хурл дотор сууж байгаа хүмүүс, их хурлын гишүүдүүд, тэдний хүүхдүүд тэр дайн руу ерөөсөө явахгүй. Тэ? Сансраас юм дайныг өдөрч байгаа юм шиг. They don't have a daughter who is violated. They don't have to become refugees. They get income every time, and we got even an increase not to feel the inflation that is caused by the war. So I find it very, very difficult hard because I'm probably the only one in the whole parliament who's actually seen wars, and that wars are bad. There's nothing heroic about wars. Of neither side, there's people behave awful in wars to each other. There's no one good and no one bad. And тэгээд эдний цалин буурахгүй, эдний орлого тасрахгүй, эднэр инфляц болж байгаа мэдрэхгүй яагаад гэх юм бол өөрийнхөө цалингаа үүсгэждэг. За тэгээ цагаачдуудаас бүр ингээд тасарсан амьдарч байгаа. Тэ? Дандаа ордон дотор ингээд яваад байгаа болохоор арт түмэн юу болж байгааг мэдэхгүй. Тэгээ тэр Европын парламент дотор байгаа хүмүүс мань юу хэлж байна гэх юм бол эднэр баг аль нь ч дайн хараагүй баха. Ганцхан биел тэнд дайны дунд ингээд явж исэн. Тэгээ дайн бол аимшигтай, муухай, галзуу солиотой, бузар. Тэгээ хүмүүс бүр ингээд аимшигтай юм хийдэг. Эднэр ингээд яг дайн юу юм бэ ойлгохгүй байна. We argue that the war should continue, even when we see the prices paid by other people, mostly by the Ukrainians. Дайныг үргэлжлүүлээ. As the war is almost finished, Тэгээд торгуулийн нүдэнд төлж байгаа юм бэ, тооцоогийн төлж байгаа юм бэ гэх юм бол Украинчууд төлж байгаа. Тэгээ энэ дайн дууссан гэж юм. Дуусах төгчин гэж юм. It's over гэж юм, тэ? Towards the last months we always say in the UN that half of all the soldiers of a losing country are lost in the last 4-5 months of a war. За энэ амар сонирхолтой. Нүүбийн дотоодын мэдлэг заяа судалгааны дагуу юу хэлсэн бэ гэх юм бол дайнд тэг хамгийн олон цэрэг хизээ үхдэг мэ гэх юм бол дайны сүүлийн 3-4 сарын хугацаанд бараг хүн амын тал нь нас ортог гэж байгаа. Тэ? Because of disintegration. Яг гэх юм бол нөө интеграц байхгүй болцсон, зүхтдэг, замбраагүй. But the real killings of soldiers is in the end. And that is for a war Ukraine cannot win anymore. So we still send weapons there and say you can win it. It's really awful. So I think we do something extremely immoral in supporting what we call supporting Ukraine. Тэгээ бид нэр Европчууд бид нар юу хийж байгаа гэх юм бол Украиныг дэмжиж байгаа гэж. Гэхдээ ёс суртахууны хувьд бол бид нар хамгийн бузар юм хийж байгаа тий. Бид нар зэвсэг өгж байгаа байлт тий. Май зэвсэг та нар хоорондоо алдсан. Тэгээ хүмтэнд хүмүүсийг үхэл байгаа. Тэгээд одоо сүүлийн хэдэн сар руу явж гин, төгч гин. Тэгээ одоо бүр олон Украин цэргүүд нас барна гэж. Because it does feel, as you said, that we're entering the final stages before a complete collapse. You saw this in Kursk as well, and I think this was also experienced in World War II. Sүүлийн мөчлөө явж байна. Одоо баг collapse ирж байгаа. Бутрах баха. When the front line can't be held anymore, you have huge amounts of troops surrounded who are either annihilated or taken prisoners or just withdraw. Who runs backward is in the worst position, and it's the one who's losing. Энэ бас айгу тодорхой юм хэлж байгаа. Ухарж байгаа тал нь ялагдчих байгаа. Ухарж байгаа тал нь илүү олон цэрэг алдж байгаа гэж. It's always like this one. So I don't know the specifics in Ukraine because I'm not there, but I think the logic we have for other wars will apply there just as well. Sadly. Бусад дайнууд бас яг адилхан ухарж байгаа тал нь ялагдж байгаа. But this is why I also want to ask how can you make sense of the rhetoric, because there's a certain amount of moral posturing behind the whole thing. I mean, because I've been a bit dismayed, to be honest, because over the past 3 years I haven't seen much diplomacy at all from the EU, and indeed this idea that we don't talk to the Russians, we don't even sit down with them when hundreds of thousands of young men are being slaughtered on the battlefield, that this is somehow, it proves that we are virtuous. How like you I can't explain. Тэгэд та нэг надад тайлбарлаад өгөөч. Бид нэр ерөөхдөө энийг 3 жил одоо дэмжиж байгаа, санхүүжүүлж байгаа. За тэгээ энэ 3 жилийн хугацаанд бид нэр мөнгө өгсөн, зэвсэг өгсөн. За энэ 3 жилийн хугацаанд нэг ч удаа Оросуудтай яриаггүй. Хилцэл юусэн хийхгүй, хоорондоо юусэн ярьдаггүй. За тэгээ бид нэр Европчууд өөрөө ярьж байна. Бид нэр ёс суртахууны хувьд бол зөв юм хийж байгаа, morally зөв юм хийж байгаа. Гэхдээ цаанаа 100 мянган хүмүүс ингэж өгч байгаа. Тэгээ бид нар яг ясам дээр юм ёс суртахууны хувьд бол муу юм хийгээд байгаа юм биш үү? Тэгээ сайн юм юусэн хийхгүй. За та нэг тайлбарлаад өгөөч. Then I can't explain it. I think би тайлбарлаж чадахгүй. It's first of all irrational. Even if you would argue эрүүл саруул ухааны шийдэл биш ээ. You are obliged by the UN Charter at the same time to negotiate. That's what we all agreed on in the UN Charter. 193 countries agreed to this one. За нүүбийн тэ үндсэн дүрм дотор нэг заалт байгаа. Тэр юу бэ гэх юм бол хоорондоо ярилцах хэвээр. Тэргээд 193 орн дээр улсууд тэн дотор гар шиг зурцсан. Хоорондоо ярилцах хэвээр. Тэ. Гэхдээ тэрийг хийхгүй байна. Өөрийнхөө дүрмөө зурчод байна. The European thing that doesn't apply to them.
Европчууд no negotiations. negotiations байхгүй хэлцэл байхгүй хооронд ярихгүй би чамдаа about муудсан. Ukraine, about rearming and all the rest of it. The word diplomacy is not in a single one, and some of the resolutions are 18 pages long. They're all full of hatred. Negotiations, discussing. No, even the last summit, what they decided there, they call it an Erklärung, a statement. They make a lot of demands, but they don't say even to whom they address them to. I mean, to whom? To the Americans? To the Russians? To the Ukrainians? Тэгээд Европын холбоо дөнгөж сая нэг том саммит хийсэн, чуулган хийсэн, тэрнээр тушаалууд гаргасан, тайлбар өгсөн. За тэгэхээр хин зориулаад тэр тайлбар тушаалыг гаргаж байгаа юм бэ? Хин ч мэддэггүй. Оросууд зориулсан юм уу, Америкчууд зориулсан юм уу? Юу ч байхгүй. Зүгээр бараг 18 хуудас дүүрэн үзэн ядал. Тэ hatred. Үзэн ядал Оросуудаа ярихгүй, хэлцэл байхгүй. Дипломат харилцаа, дипломат гэсэн юм юуроос байхгүй болсон Европ дотор. To whom? They just make these demands, and there's not a word about any peace plan, any negotiations. Их тайм дурдсангүй 18 улс дотор их тайм дурдаагүй хэлцэл хоорондоо яринд дурдаагүй. Тэгээ бид нар ингээд ялгч чинь гэж. Wars are immoral, but they are not about moral. They're always about interest. And I ask them here always, what is our interest in this war? Why you're fighting this war? I mean, do we have an interest in the sanctions? Тэгээд дайн бол ёс суртахуунтай ямар ч холбоогүй. Тэ дайн бол зүгээр ашиг сонирхол. Тэ. За тэгээд Европын ашиг сонирхлын дайн юу юм бэ? Do we have an interest to have a war with Russia? Do we have an interest to cut our lines to Asia, the landlines? It's not in our interest. Our economy will collapse over this one. And it does already collapse. It's not in our interest. So тэгээд бидний зорилго юу юм бэ? Оростой алцах гээд байгаа юм уу? Хятадын эдийн засагтай газар дамжин төмөр замын холбоо. Хятадын Азийн эдийн засагтай бид нар холбоо сүлжээрээ таслах гээд байгаа юм уу? Тэ энэ дайныг харах юм бол биднэрт Европт ямар ч ашиг сонирхол байх ёсгүй хэрнээ энийг дэмжээл явж байна. Би ойлгохгүй ингэж. Why don't we try to find a solution? And this is particularly important for the Ukraine war, but because the European Union never played a role in the Ukraine war. In the whole run-up to the war, not to negotiate with Russia over their security concerns, but led them to the war. The EU had no word to say when UK and United States decided not to pursue the peace deal, the Russians and the UK. Тэ ер нь бол 2014 он, 2022 онд Европын холбоо энэ дээр ямар ч оролцоогүй байсан. Хин энд оролцож исэн бэ гэх юм бол НАТО оролцож исэн, Америкчууд энийг үүсгэсэн. За 2022 онд ерөөхдөө их тайвны хэлцлүүд дөхөөд байсан чинь Англичууд, Америкчууд тэрийг тасан зогсоосон. Европчууд дахиад энэ дээр оролцоогүй байсан. Хэрнээ бид нар энийг үүсгээгүй, биднэрт ямар ч ашиг байхгүй. Хэрнээ бид нар энд юу гэдэг юм бэ ойлгохгүй байна гэж. Negotiated in Istanbul. The EU was never asked. All we do is to pay the bill. And so I don't understand I don't understand why we behave like this one. Тэгээ бид нар яагаад ийм үйл хийж байгаа юм бэ? Юурээс ойлгохгүй. Яагаад гэх юм бол Европчууд ямар ч шийдвэр гаргалтан дээр ямар ч ирэх байхгүй. Энэ асуудлыг Америкчууд, Англичууд үүсгэсэн. За бид нар юу хийж яана гэх юм бол зүгээр тооцоо төлбөрийг л төлж байгаа. Сагаачуудыг хүлээж авч байна. Газ нефтийг илүү өндөр үнээр төлж байгаа манай эдийн засаг хог болж байна. Одоо бид нар зэвсэг ингээд нийлүүлж байна. Тэ? Бид нар шийдвэр гаргах нь ерөөс байхгүй хэрнээ хариуцлагын үүрээ явж байна. Яагаад бид нар ингэж байгаа юм бэ? Completely irrational. And in wars we always say the one who refuses reality will be caught up by reality. And that's what happens to us. Тэгээ дайнд ерөөхдөө бодит амьдралыг хүлээн зөвшөөрч чадахгүй хүн яадаг юм бэ гэх юм бол бодит амьдралтай хүчээр нүр тулдаг болно. Энэ бол биднэрт яг тохиолдож байна. Europe is going to be the big loser also internationally. Украин ялагдана, Европчууд ялагдана, олон улсын тайзнаар Европ. Enemy number 2 is China. Enemy number 3 is now the United States. And then the other enemy are the BRICS countries. I mean, we are completely out of our mind. We are enemies. Тэгээ ингээ Европыг хартаа бид нар юу гэдэг вэ гэх юм бол за бидний номер 1 дайсан одоо хин юм бэ? За бидний номер 1 дайсан Орос. За дараа нь номер 2 хин бэ? Хятад болчлоо. За номер 3 одоо хин болцсон бэ? Америкчууд бидний хамгийн том дайсан. За номер 4 хин бэ гэх юм BRICS-ийн орнууд. За ингээ ойлгож байна уу? Геополитикийн хувьд, олон улсын худалдааны хувьд, эдийн засгийн хувьд, хөрөнгийн зах зээлийн хувьд Европчууд ямар тэнэг юм хийж байгаа мэдэж байна уу? Тэ? Хамгийн хямдхан эрчим хүчийг нийлүүлдэг хүн муудчлаа. За хамгийн том худалдаа өгч юм уу? Зах зээл харилцаага муудцсан. За хамгийн том зэвсгэрээ хамгаалдаг тал бас нэлээд том хөрөнгө оруулагч худалдаа өгч Америк
Тэднэртэй бас муудсан. За ирээдүйн ерөөхдөө эдийн засгийн хувьд бол маш чухал орнууд Бразил, Индонез гэх мэт тэднэртэй бас муудалцаад байна. Европчууд яг юу хийгээд байгаа юм бэ гинэ. To the whole world. Яг зөв. And we think we are morally on top of the whole thing. Тэгсэн бид нар ёс суртахууны хувьд бол яг зөв юм хийж байна гинэ. We're committing slow suicide. Бид нар бол амиа I just хорлож. feel like we're living in a bubble. Маш Because when I hear different European leaders speak, it's as if the rest of the world betrayed the Ukrainians, but at least we're going to stand. But again, it's not just the Russians, Americans, but I said the Chinese, it's the entire world. Even the majority of Ukrainians want negotiations. So it's, the former advisor of Zelensky, It's quite Arestowicz, popular made in this point. Ukraine. I mean, and look, I mean, think about a family there. Usually they have one. Тэгэд юу болж байна гэх юм бол Европчууд юу ярьж байна гэвэл бид нар л Украиныг дэмжиж байна. Бид нар л эднэрийг аварж байна. Бид нар энийг л хайрлаж байна. Та нар Хятад, Орос, Америк, бусад дэлхий Украинчуудыг тэр чинь хайцсан байгаа юм биш үү гэл ярьж байна. Нөгөө morally бид нар Иесус Христ бид нар бурхан шүү. Та нар бүгдээрээ бузар. Ягаад ингэ ярьж байгаа юм бэ? Украинчууд өөрөө инх тайвныг хүсэж байгаа. Дэлхийн ерөнхийдөө бүгдээрээ инх тайвныг хүсэж байгаа. Яагаад тэг инх тайвны төлөө явахгүй байгаа юм бэ? Ойлгохгүй байна. Тайлбарлаад өгөөч. No, because they have very low birth rates. One child. It is in the war. Comes not back or comes without legs or is blind. Украинд угаасаа хүн амын өсөлт баг байхгүй. Нэг өрх нэг хүүхдтэй дунджаар тэгээ эрэгтэй юм бол дайнд явна. Өөх нь хүлээ алтна. Тэгээ сохор хүшин бишэлтэй буцаагаад ирж байгаа. Тэ? Тэгэхэд Украинчуудын ард түмний амьдралыг бид нар бас бодохгүй байна гэж. I mean, they don't have electricity. They don't have any heating. Their normal life is completely shuttered. I mean, тэгээ эрчим хүч алга болцсон, дулаан байхгүй болцсон. Тэдний хэвийн амьдрал байхгүй. Тэд нэг гамшиг дотор амьдарч байгаа Украинч. He always is somewhere in Europe who felt he could continue the war. And I think Trump was absolutely right. Now, you can imagine that I'm not a Trump supporter, but on this one, he's absolutely right. What Zelensky wanted is the Third World War because he wanted NATO soldiers now to help him to win the war. We call them peacekeepers or whatever, but this were de facto NATO soldiers on Ukrainian territory. Зеленский яг юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол дэлхийн 3 дахь дайныг хүсэж байгаа. Яг гэх юм бол НАТОгийн зэрэг Америкийн тэрэг байршуулна гэдэг чинь тий дэлхийн 3 дахь дайн эхлэнэ гэсэн үг. За тэгээ би өөрөө Трампыг дэмждэг хүн биш. Би Трампд ерөөхдөө дургу гэхдээ Трампын энэ дээр хэлсэн үг бол үнэ. Энийг зогсооё. Гэхдээ Европчууд зогсоохгүй. It will never happen. I just read the white paper on the future of European defense. It was adopted on 12th of March 2025, so only a few days ago. Yeah. And 2 days ago. And the text is quite. I mean, this for the EU as a I was studying the EU for people who studied the EU in the 90s and 2000. Again, it was normative power, civilian power, a different kind of power. Тэгээ одоо Европын холбооны том бодлогын цаасаа гаргацсан. White paper, стратегийн бизнес төлөвөө гаргасан. Тэн дотор юу бичигдсэн байгаа юм бэ одоо энэ хоёр задлаад ярьж. And this is the white paper in which it reads not just Ukraine but the EU is under attack, and Putin's war of aggression against Ukraine is an attack on the European peace order established after World War II, defending Ukraine against an existential threat to Europe. We have to lift all restrictions on the use of Western weapons delivered to strike targets in Russian territory, including Moscow. No, don't forget. Тэгээ тэр бодлогын цаасны дотор юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол Орос Украинд дайрж байгаа. Гэхдээ ганцхан Украинд руу дайрахгүй байгаа. Европ руу тэр чигээр дайрж байгаа. Европ устгах эрсдэл орж байгаа. Тийм учраас бид нар хамаг хязгааруудыг болох хэрэгтэй. Хязгааргүй дэмжих ёстой, хязгааргүй пуужин өгөх ёстой. За тэгээд Украинаас бас Орос руу дайрахын бид нар дэмжих ёстой. Бүр Москваг бөмбөгдсөн ч яадаг гэсэн юм бичсэн байгаа хгүй. Тэр бодлогын цаасны дотор. This is Russia, but also China. Тэгээ бас Хятад орсон to байгаа тийм. become a global superpower is ending the rules-based international order. And then, of course, Belarus, North Korea, Iran, and the US, of course. This is the one sentence that stood out. So the US seeking to end the war and normalize relations with Russia. This was seen as a huge threat. So now the EU needs to arm Ukraine and prepare for war. Why wouldn't this be a good thing to end the war and normalize relations? Тэгээд энэ бодлогын цаасны дотор юу бичсэн байсан бэ гэвэл Америкчууд ерөөхдөө Оростой уулзраа олоод энэ дайныг зогсоох гэдэг байна. Тэгснэ Европчууд тэгвэл бид нар ингэ санхүүжилтын хийн бид нар зэвсгээрээ нийлүүлэн бид нар энэ дайныг үргэлжлүүлнэ гэж бичээд байгаа байхгүй юу. Тэгээ тэр цаасны дотор бас юу бичсэн байгаа юм бэ гэм бол Хятад бас манад дайсан, Иран манад дайсан, Хойд Солонгос манад дайсан гэх мэт шин БРИКС-ийн орн гэх мэт тий. Европчууд бүр таад анзаарч байна уу тий. Засаг тухлуу тий хизээ юм бэ тий. With Russia, why яг энийг хүсэхгүй байгаа юм бэ тий. I say that that a defeat of Russia would be good because if it can be broken into smaller states, it would be easier. But what is the? Do anyone define what this actually means? What does it mean to defeat the world's largest nuclear power? How is it going? Тэгээ дэлхийн хамгийн олон цөмийн зэвсэгтэй орныг ингээ барна гэж юу гэсэн үг юм бэ? Дийлэн гэж юу гэсэн үг юм бэ? Орос ялгдан гэж юу гэсэн юм бэ? Kaya Kallas тий гайхамшигтай тий эмхтэй
Орос бутрах хэвээр. Олон хуваагдтуул сайн. Тэр яг юу гэсэн үг юм бэ? Тайлбарлаад өгөөч гинэ. Done, and what is But Glenn, yeah. we couldn't win this war with massive support from the United States. Бид нар энэ дайныг Америкчуудын бүр ингээд тултлан дэмжсэн хэрнээ бид нар энийг бараагүй штэ. And also with this declaration, and there are others which are even worse, saying that we can still win the war without the United States. Тэгээ Америкчууд байхгүй болцсон бол бид нар энийг яаж барах юм? Яаж дийлэх юм? Бид нар бүр I don't know whether one has to laugh or cry. It's very, very sad. And in addition, Ukraine is basically at the end of the stick. I mean, their army is close to collapse. How do you want to turn this around? Тэгээд би ойлгох ёстой мó, энийг ёстой мó яг сайн мэдэхгүй байна. Тэгээд ингээ харах юм бол Украинчны цэргийн хүч дуусж байна. Эцсийн мөчлөг одоо болж байна. Germany wants now to send $3 billion for new weapons. Одоо Германч 3 тэрбум евро явуулна гинэ. So we really also try to defy the United States now with their peace proposal. We try to undermine it. We changed a little bit the language by saying. Тэгээд бид нар Германчууд юу хийж байна гэх юм бол одоо юу бүр Америкчуудын эсрэг юм хийж байна. Америкчуудын хөдөлмөрийг өнгөө болгож байна. Америкчуудын саналыг эсэргүүцээд фейлдүүлэх гэж байна. Бүр тийм юм хийж байна бид нар. Oh, we would also welcome a ceasefire. But a ceasefire on which Russia has to withdraw from the entire territory and take over, it has to be taken to trial, has to pay for all the things. These 10 points from Zelensky that not even Zelensky repeats anymore. But we repeat it in things at the same time. We don't want to negotiate. And we are in no position without negotiation to change anything or to have any. Тэгээ бид нар юу шаардж байна гэх юм бол тийм 10 цэгтээ нэг цаасыг Орос шаардлага тавьсан. Украинаас тэрчтэй гар шүүхийн хурал болно, та нар шийтгэл аав, та нар торгуулаа төл, мөнгөний төл гих мэдчлэн. Гэхдээ бид нар дипломат харилцаа ерөөсөй байхгүй, ширэн дээр хамт суухгүй, нөгөө талын сонсохгүй шийдэл ерөөсөй байхгүй, Орос ялгах ёстой. Биднэрт юу ч байхгүй. Биднэрт хөшөөрөг байхгүй, бид нар гарц гаргалаа юу ч байхгүй, хэрнээ ийм юм хийгээд байна. Influence of what happens there. Бид нар нөлөөлж чадахгүй. Trump will give Putin most what he wants. He entered war. There is no such thing as a just peace. Тэгээд Трамп Путинд хүсэж байгаа юмнуудын дийлхийг өгчнөө. За. Тэгээд шудраг дайн гэж байхгүй. Шудраг дайны төгсгөл гэж байхгүй. Just doesn't exist, no. Үргэлж шудраг бус дуусдаг. If you go to war, the war will decide. That's why you go to war, because you could do it decided politically. So that the war will decide somehow. It has decided in this case. Тэг анхнаасаа ягаад дайн эхлүүлж байгаа бэ гэх юм бол улс төрийн хувьд бол аргаа бараад ярилцлагын ширээн дээрээ гэрээ цаас хүчингү болоод улс төрийн процессороо асуудлаа шийдэж чадахгүй болохоор дайнд явж байгаад энүүгээрээ шийдэх гээд байгаа штэ. Гисэн хэрнээ Европчууд улс төрийн шийдэл хүсэж байгаа хэрнээ ярихгүй байгаа байхгүй юу? Тийм учраас Трамп, Путин бүх юм нүгэн баг тэгээ энэ дайн энэ асуудлыг шийднэ. Differently than we assumed. The Americans are clever enough to understand that they have lost the war and they withdraw from it. But we haven't. Тэгээ Америкчууд юу харсан бэ гэх юм бол энэ бид нэр ялагдсан. Гэтэ Европчууд энийг ялгаагүй. Яагаад interest in continuing this war? Бидний ашиг сонирхол юу юм бэ те? We have a peace deal, or it's probably more a ceasefire deal with plus. Russia is going to control the entire border from the Barents Sea to the Black Sea. Тэгэд их тайм гараад ирчих юм бол Оросууд юу өдөртөх юм бэ гэх юм бол хар тэнгис далаа хар тэнгисээс бид нар холбоо алдчихна. Одесса байхгүй болчихно. Далайн гарцгүй болно. Азийн холбоо байхгүй болчихно. That means Europe will be cut off from Asia. Европ өөрийгөө Азиасаа холтуулж байгаа гэсэн. Тээвэр логистик худалдаа. Unless we get along with Russia. Эсвэл бид нэр Оростой уулзраа олох хэрэгтэй. Гэхдээ бас тийм чадвар байхгүй. Би ерөөсөө Why didn't we agree to a peace deal before? Why didn't we develop a peace deal? I mean, it's a war on European soil. Why we never, not a single time had a peace proposal. Бидрээс нэг ч удаа их тайвны санал гарсангүй. Маш гоё үнцэг маргааш эрг олцгоё. 3 сарын 30-нд Токио хотод ямар сургалт болох гэж байгаа юм бэ гэх юм бол хөрөнгө оолтын анхны шатны сургалт. За, энэ дээр би заах юм бэ гэх юм бол ер нь хувийн санхүүгээ хэрхэн зохион байгуулах ёстой. За, нэмээд би өөрийнхөө харилцагчийн түүхээс та хуваалцсан. Ямар түүх хуваалцсан бэ гэх юм бол миний хамгийн амжилттай хөрөнгө оолтчийн түүх. Тэрнээсээ та юу сурах юм бэ гэх юм бол юу дөөрөж болох юм бэ? За, нэмээд би юу заах юм бэ гэвэл миний хамгийн муу хөрөнгө оруулагч, хамгийн олон алдаа хийсэн, хамгийн их мөнгө алдсан харилцагчийн түүхээс бас хуваалцсан. За, тэрнээсээ юу сурах боломжтой юм бэ гэх юм бол юу хийх ёсгүй юм бэ? За, тэгээ сүүлийн хэсэг хэдүүлээ юу ярих юм бэ гэвэл дадал зуршилтай яаж болох юм бэ? Хувийн санхугаа хэрхэн
урт хугацаанд зохион байгуулад тэгээд санхүүгийн аюулгүй байдал тэгээд санхүүгийн эрхчлөөнд хэрхэн хүрэх боломж талаасаа би та хэдэд стратеги арга барил үзэл бодол тий чадхаараа бүх юма хуваалцсанаа. За энэ сургалтын дээр би бас хэд ном авчин та ном сонирхож байгаа бол бас шууд авч болно. Сургалт дууссныхан дараа ойролцоогоо 6-7 цагт би үлдсэн байх бах, та ч гэсэн үлдсэн байх бах. Тэгээд хамт хоолнд орё гэх юм бол бас боломжтой шүү. Тэгээд магадгүй кампани. За бүртгэлийн линк доор байгаа тэн дээр дэлгэрэнгүй хаяг, төлбөр шилжүүлэх, судалгаа, баталгаажуулах, наривчлсан хаяг бүх юм байгаа. За линкэн дээр дараад тэгээд Токиод уулзцгаая. Sayonara.